Маш сайн. За тэнгууд одоо хоёлаа энэ том энэ дээрээ 50 заяа хоёлаа маха. Цуха бит хоёр дээр хүч нэмэн. За том агаа орж ирсэ. Ваа. Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? За бид ямар ч өглөөс ширгээс ус маань байна. Аав ээж өндөж чанж гин. Хасууха өөртөө бол агаадаа scramble egg хийж байна. Баярлалаа ээжийнхөө. Гамттай харагдчих. Энд юу вэ? Энд. Талах шарсан байна. Манай монголчууд чи ямар ч гоё юм хийдэг болцсон те. Энэ үнэхээр гоё амттай байна. Энэ амуугийн олон өртөө жигнэ мэгнэ. Ийм гоё амттай өгсөнд баярлаа, баяраа. Үнэхээр гоё юм байна. Фокус нь. Яагаад? Ингээд кофетэй тэр тасархаа. Баяж хүнэ. Манай хасаа өнөөдөр ногооноо олоо явсан. Biz жаахан шоолоод мод шиг олчлаа гэдэг. Тэр хараа багш нар аяг хөөрхөн. Сургуулийн захирал нь байна. Биеийн тамирын багш нь байна. Бүгдээрээ хүлээгээд тараа. Хүүхдүүдэд оруулж. За нэгүүлээ өгөө сургуульд нөргөж өгнө. Аава өнөөдөр яалаа. Гэхдээ унтаас гээ те. Аавыг нуруу жоох өвчсөн. За яв ээж. Хүүгээ сургуульд нөргөж өгөх явжсэн чинь. Юу миний хүү ашигч. Амар жижиг юм шүү дээ жихөө. Хөөх юм би. Бусдыгаа л хайгаа явж ах шиг байна да чаваас. Ганцаараа. За манай хоёр нөгөө баншиг үнэхээр гоё байна ээжээ. Please care me. Нилээ энэгийг авчлаа. Ашгүй зүгээр амар. Хоол идэхээ нөгөө баншиг идэг гэж гаргаж ирж байна. Costco байгаа. Зөвхөн чикентэй эсвэл зөвхөн порктой эсвэл pork chickenтэй гурван янз. Цагаан сар болгочтой холбогдуулаад манай Вашингтон мужийн монголчуудын холбооноос жил болгон сар шинэ үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Богийн гэрээсээ гараад цаг 30 минут. Манай сайтлын сар шинэ үзэсгэлэн худалдаанд богийн жимэг хөтөлбөр төрөөр аваад ирсэн байна. Хажууд зөндөө чи монголоор ойлгох юм уу ойлгохгүй? Симбасит. Thank you. Why? Good. Why? Thank you. Stand. Ийм бүрхэ симба. 5 царцаа гинэ нараа. За симба шийд гэж. Айгуу гожуулах үстэй юм байна. Энэ чараа маргийн хачгал та. Нилээ том болох юм. Энэ 5 царцаа гэдэг энэ том. Sit. Wow, good job, Simba. Good job. Wow. Stand. Simba, stand. Good job. Ястаа өрх юм байна. Манай чи папи гэж. Ийм хөөлгөн байж болох юм уу? Өнөөдөр манай Вашингтон мужийн монголчуудын цагаан сар үзэсгэлэн худалдаа болоод богийн 3 дахь жилдээ Jima Korea-гийн бүтээгдэхүүнээ борлуулад оролцлоо. Маш олон монголчууд хүрэлцэн ирж өргөн дэлгэр сайхан худалдаа боллоо. Одоо ингээд гэрийн зүг явъя да. Өглөө 10:30-д гэрээсээ гарсан. Одоо баг 7 болох гэж байна. Биш алхир трафик таах нөө баг 70 милийн газар нэг талдаа. Өглөө ирэхдээ би баг 2 цаг явж ирсэн шин. Манай тийшээ Цэргийн ангийн тийшээ трафикта, Такомо, тэгээ даунтаун хүрээд нэг трафик, өнгөрөө трафик, замын нөгөө construction хийж байгаа гэдэг бөөн трафиктай ийшээ одоос жоох ер нь гацаал явж байна. Өнөөдөр ирсэн монголчуудаас
баг 7-8 хүн боги сайн уу, влогийг үздэг шүү. Facebook дээр аягүй итгэвтэй идэм байлээ гэд 7-8 хүн надтай мэндэлсэн. Тэгээд надаас бас худалдаа авалт хийсэн. Та нартай маш их баярлалаа. За маргааш битүүн хасан үтээр цагаан сарын бэлтгэл ажил хийгдэж байна. Костогоо сайхан шин өхрийн өвчүүний мах аваад Prime-ын сонгосон. За одоо өвчүүний маха давс перцээр тэгээ стараар амталдаг манайх ер нь тэгэл бол айгу энгийн мөртлөө маш гоё амттай болдог. За асуу давсаа сайн цэцэд. Нилээд сайн давс бол хангалттай цацаж өгнө. Ягаад тэгэхээр цулгуу мах болохоор ер нь нилээд сайн хоёр талд нь одоо дээш нь доош нь харуулж агаад сайхан давс хар перцээр амтлаад яг зөв сайн тараагаад байна. За ичвэр хар перц хангалттай сайн. Гэтэ хар перц жоохон цэцүүл ер нь тохиромжтой. Хитрхи их болохоор бас. За. За миний хөдөө сайн тараа шүү заа юу. Миний өчгөө юм сайн туслах шүү дээ. Миний маш сайн. За тэнгууд одоо хоёлаа энэ том энэ дээрээ 50 заяа хоёлаа маха. Ингээ өргөж байгаа. Ингээ сайн хоёр талаас нь амталцсан тий. За. Энэ манай өвчүүний мах хэдэн паунд орчим болоо нэг бараг 20 паунд бийж магадгүй. За ингээд 5-6 ширхэг стар тавиад нэг хуйцаа хийхэд амтлагч байна шүү дээ. Өвчүүний маханд маш гоё тийм үнэр амт оруулж өгдөг маш гоё тийм тааламжтай. За одоо ингээ шарх шүгэнд хийнэ. Ингээд өвчүүний маха нийлээд өндөр одоо дегрee дээр 450 дегрee дээр
сайхан борлуулад өнгө оруулаад аавна. Тэгээд нөгөө тийш нь харуулад бас жоох нэлээд өнгө гоё шаргал өнгө оруулаад тэгээд буцаагаад яг тавган ширээн дээр ямар байрлалаар өвчний махбод тавих уу тэрийг байрлалаараа эргүүлж тавиад мөглөг цаасаар ороогоод нэг 400 дегрee дээр 2 цаг 30 минут. Гэхдээ ерөнхийдөө баг энэ том өвчний мах маань 4 цаг 30 минут нийлэнхүүдээ орох шаарна нийтдээ. За асуухаа тэр борцгоо хийхээр бэлдэж байна. За минийхөө бараг л нэг хайрцаг борцог юу масл хийндэ. Ягаад гэхээр хоёул зөндөө борцог хийх. За асуухаа тэр тавгийн эдэнийхээ борцгийг хийхээр бэлдэж байна. За манай борцгонд юу орох вэ гэвэл өндөг масал бурам тэгээд ийм талах хийдэг зориултын гурил. Одоо тэр нь өөрөө эсгэгчтэй гурил гэсэн үг. За ингээд энэ дөрвөл орно манай борцгонд. За асуу 6 өндгөө утгаж байна. Манай хүч сэтгэлээсээ юм хийдэг штэ. Манай хасуу юмны нэг юмтай хүн байдаг штэ. Юмыг чаддаг. Нэг юмхнаар юм хийчдэг. Тийм хүн шүү дээ миний өвчин. За одоо хоёул наад дээрээ масла хоёул утгах. Энэ халтсан мөртлөө энийг хоёул хайлуулъя. Өндгөн дээрээ хоёулаа бурмаа хийгээд масла хийгээд тэгээд чүд жоохон бүлээн ус хийх үү, бүлээн сүү хийх үү? Яах вэ? За хоёул жоохон бүлээн сүү хийчих за. Бүлээн сүүгээ амттай болно те. За ээж хоёр өвчнөд маха дээдлийн доотлын ингээд гоё юм шаргал өнгөтэй болгоцсон. Хоёр талаар нь эргүүлээд. За одоо энийг мөглөг цаасаар ороогоод тэгээд өвөндөө жоохон галыг багсгаад одоо болохоор хамгийн хай дээр байгаа 450 дээр тэгэхээр 400 дээр тавиад мөглөг цаасаар ороогоод 2 цаг сайхан шарнаа. За ингээ мөглөг цаасаар ороогоод гоё амттай өвчнөний мах болоорой тээж өгөө. Гоё өвчнөний мах болоорой гэж хоёул өрөөгөөд миний big helper. За тэг хоёул өвөнд хийчих та. За минь өндөг рүүгээ масла хийгээд. Сайн бай. За ээж нь бурмаас үгүй заяа. Бурм хийгээд нэг сайн хутгач. Ааха. За минь хүнийг аяа бурм хийгээд. Яг зүг. За тэгээ сайн хутгач. Тий. Ер нь элсэн чихэр хэрэглэсний оронд ингээд бурм хийвэл арай одоо эрүүл тал руугаа эн чинь одоо байгалийн чихэр болохоор кофендоо элсэн чихрийн оронд одоо бүх юмдаа хэрэглэж болно. Ялангуяа хайлмагт ихээр маш гоё тийм өвөрмөц амттай, маш гоё үнэртэй, сайхан болдог. Smell like winker на. No bakery smell үнэрч байгаа сте. No, it smells like Winco. Ой тийм үү. За миний ихний гурилаа хийгээд сайхан хутгаад за хоёр дахь гурилаа хийгээд бид хоёр ч одоо сүлжмэл хийх гэж байгаа 9 сүлжмэл хийн. Сүлжмэл гэдэг үлээ ингээд нөгөө бид хоёр ч 9 ширхэг боо хийн. Дээр нь жижигхэн боорцог хийн. Энэ талхны гурил болохоор өөрөө ингээ хөөлттэй. Тэгэхээр бид хоёр нэмж эсгэгч хийх шаардлагагүй. За миний хөө яг зөв сайн. I need a whisk. Can we use like automatic? За асуу тэрийг гурилаа бүгдийг яг адилхан хэмжээтэй 10 онсоор 10 3 4 болгоод яг адилхан хэмжээтэй. За 3 3 гэж 9 өрнө гэдэг чинь за ямар ч хэс нэг 11 юм 12 хийгээд дефекттэй гарвал тэрийг өөрсдөө идэнэ. Яг зөв. За асуухаа тэнд work on-ыг хийж. За миний хөө сайн үгүй ачлалтай хүү шүнээр. Хугалж болохгүй шүү за ээж ихөө. Аль болох нарийнхан зээжин хүүдээ сайн зааж өгье доо. Маш сайн. За асуухай тэр хөрмөлөө хийж. Хасуугах бүр ийм урт болцсон. Тэр хөрх гарын хараараа тэр. Амар сэтгэлээсээ бүр ингэ
За ингээ хасуугийн гөрмөл нь ийм урт болж байна. Ингээл могоо шиг урт юм тий. За хоёулаа ч да 11 12 хийш үдэ бурхан минь. Нилээд ажилтай тий. Гэтэ хоёулаа хийнэ чадан тээж ихөө. Тий. За хасууха бит хоёр дээр хүч нэмэн. За том агаа орж ирсэн. Вау! За агаа одоогийн байдлаар баг нэг хийгээд дуусгах гэж байна. Дээрээс нь аава орж ирсэн. Вүү! За гэр үлээрээ гөрмөл хийж байна. Тасарч болохгүй шүү. Тэгээ дөрүлээ нэг 3 хийцэн байхад 12 гэдэг чинь нэг 3 нь наан цаан дефекттэй болол өөртөө идэн гэж тооцоолоод эхнийх нь хийцэн байна. Ямаа минийх болчихсон. Хасууха. Болцсон. За. Гэр үлээр хийхэрч бас дорой болж байна. Тэ? Манай хасууч мөр айгүй туршлагатай бол хамгийн туршлагатай нь хассан. Яа, хаалга. Гэр хамаг бие хөдлөлөөр хийж байна. Ай гэл хассан. Амар сүртэй гэж бас. Ай гэл. За, баярлалаа ээж хоёрхөө сайн байна. Аавыг дөнгөж ордосоо суулгахгүй. Юм да тамат. Газ энийгээ дуусгачих та. Тэгүүлгүй маамар те асууха. Цагаан сард одоо гэр үлээрээ бэлдэж штэ тий. Миний үчи ядаж. Баярлалаа ашууханы. Баярлалаа нэгүүлэнхөө. Миний үгийн жил орж байгаа тий. Oh yeah, of course. Тий. One. Тий. Агагийн жил гараад нэгүүлэнгийн жил орж. Mine gonna happen when I'm Trader Joe's энэ шартаас $5 орчим байдаг. За бид дөрөв анх удаа гөрмөл хийсэн болохоор нилээд туршлага дутаад тийм бүдүүн гөрмөлийн цэрэл боллоо доо. Тэгтээ амт нь үнэхээр гоё амттай болсон байлээ. Гоё өндөг хийгээд, бурам хийгээд, шар тосонд шарсан болохоор за ингээд удаан хүлээсэн өвчүүний мах маань бэлэн боллоо. За бас нэг том ажил хийнэ. Хайлмаг хийн. Costco-гоос ийм heavy whipped cream аваад за нэг дунджаар 1 литр гарна heavy энэ өтгөрүүлсэн сүү ахгүй 40% тослогтой өтгөрүүлсэн сүү. За энэ oatmeal гурил буюу obviously гурилаар боогийн хайлмаг хийчдэг. Тэгээ заримдаа дээр нь жохон цагаан гурил хийдэг. Энэ удаад гэхдээ ямар ч цагаан гурил хийгээгүй. Obviously гурилаараа хайлмаг хийсэн ийм их шар тус гардаг. Хайлмагт амт оруулдаг чухал зүйл бол үзэм. Үзмийг бол маш сайн угааж өгдөг. Үзмнээс маш их тийм жижигэн чулуу, шороонууд гардаг. Одоо зарим хүмүүсээс угаахгүй хэрэгэлдэг юм байлээ. Би бол маш сайн үзэм угаадаг. За дээрээс нь өөрсдийнхөө амтлагаагаар бурмаа нэмээд ингээд хоорондоо сайхан холиод өгнө. Маш цөөхөн орцтойгоос ингээд болоо хайлмаг. За 1 литр 500 г whipped cream-ээр ийм их шар тус манайхаа. Нарын энэ аяга нэм том аягаар 2 аяга шар тус. Тэгээд ийм их хайлмаг гарч байна да. Ингээ баг дэлгүүрээс шар тус худалдаж авах баг ерөн шаардлагагүй. Энэ whipped cream-эл худалдаад авчвал сайхан хайлмгаа хийгээд ид чинь шар тусаа гаргаад авчин. Миний хөө ээжтэй тусалж байгаа. Энэ шилэн савны ёроол муухай болцсон. Миний хөө ингээ өөрөө цэвэрлж байгаа. Сайн номоо уншиж ирсэн тий. Би жоохон номын дэш тавьчих. За баярлалаа ээжихүү. За гоё өнгө орж ин та. Миний жимагийн энэ альчуур айгуу сайн альчуур тий. За зүгээр ээж дараа нь цэвэрлж чинь. Яаж юм минийхөө? Энэ хасуугийн энэ шилэн одоо энэ юу шанагны юугаар цэвэрлж байгаа спонжийг харуулъя. Энэ хасуух хэвээр янзтай гоож. Энэ хасуугийн цэвэрлж байгаа спонж нь энийг манайх ашигладаг. Ер хайруулын тавг, шилэн тогоо, шилэн хайруулын тавга энэ спонжоор цэвэрлдэг. Тэгээд энэ маань том хэмжээтэй болохоор боог нь ингээд 4 хуваагаад эсвэл талаар нь ингээд хуваагаад юм жижигхэн болгоод тэгэл юмаа цэвэрлэл доор нь хайчдаг. Тэгээд энэ чинь нэг нь орчхоор айгүй амархан зэвэрчдэг болохоор баярлаа ээж хөө. За ээж нь усаар зайлаад найзууд нь харуулъя заяа. Миний хөө альхэр сайн цэвэрснэг. Бүгдээрээ сайхан амраарай. Night night.